Харин мэдээллийн сурвалжлага бүрэлдэхүүн Швейцарын Женев хотод Интерконтинентал Женев центрээс мэдээж байна. Энд олон улсын чанарын 90 шагналыг гардаж авах дэлхийн 60 орны шилдэг удирдагчид бүрдсэн гэрээ. Саяхан холбооны Швейцар улсын Женев хотноо дэлхийн чанарын конференц болж энэ үеэр үйл ажиллагаанд чанарын өндөр түвшний ахис гаргаж хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудыг шалгаруулан олон улсын нэр хүндийнхээ алтан цомын эздийг шалгаруулсан. Дэлхийн хамгийн нэр хүндтэй чанарын шагналуулах, дэлхийн чанарын 90 алтан цомын эздийг шалгаруулах 28 дахь удаагийн ёслолын үйл ажиллагаанд 60 гаруй орны 210-аар төлөөлөгч оролцсон. Нэг үгээр хэлбэл дэлхийн шилдэгүүдийн цуглалт болсон юм а. Энэхүү нэр хүндтэй шагналыг гартахаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон бизнесийн удирдлагууд, чанарыг эрхэмлэгч, шилдэг менежерүүд цугласны дотор олон улсын байгууллагуудын дэмжлэгээр иргэдийн аяд тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулахын төлөө ажиллаж байгаа. Нэгэн төслийн хамт олон Монгол улсаа төлөөлөн оролцож тэрхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон юм а. Холбооны Швейцар улсын Женев хотод Интерконтинентал Женев центр олон улсын чанарын 90 алтан цомын эздийг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа яг одоо болж байна. From Mongolia, USIC Project Management. Дэлхийн томоохон бизнес шилдэг маркетрүүдтэй Улаанбаатар хотын нийтийн аж ахуй сайжруулах төсөл өрсөлдөж энэ зэрэгцэхэд шагнал хүртлээ. Энэ бол Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа уг төслийн агуулга, үр өгөөж, шийдэл, менежментийг дэлхийн нийт хүлээн зөвшөөрлөө гэсэн. Дэлхийн чанарын 90 алтан цомын эддийг шалгаруулахдаа тухайн улс орны иргэд олон улсын байгууллагуудаас санал авч тухайн нэр дэвшсэн байгууллага үйл ажиллагаанд чанарыг хэрхэн эрхэмлэв. Тэр нь иргэд олон нийтийн хэрэглээ бүтээмжид хэрхэн зохицов гэдгийг энэ тэргуунд авч үздэг. Гэхдээ нийгэмд үйлчилж байгаа ийм төрлийн төсөл томоохон бизнесийн байгууллагуудтай өрсөлдөн дэлхийн чанарын шагнал хүртэж байсан нь үгүй бол. Энэ ч утгаараа Улаанбаатар хотын нийтийн аж ахуй сайжруулах төслийн үйл ажиллагаа бусад хөгжиж буй улс орнуудад томоохон жишг болох нь дамжиггүй юм а. Шинэ санал санаачлалын олон улсын байгууллага буюу BID-ийн шилдэг чанарын стандартыг тодорхойлж, тэрхүү чанарыг хангах өндөр шаардлага хангасан байгууллагуудыг шалгаруулдаг нэр хүндтэй байгууллага. Энэхүү шагналыг гардуулах ажиллагаа 28 жилийн турш үргэлжилж байгаа бөгөөд 2 жилд нэг удаа алтан цомын эздийг шалгаруулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулдаг байна. Бизнес аж үйлдвэрлэлийн ертөнцид шилдэг чанарыг эрхэмлэж, чанартай бүтээл санаад эхлүүлж, түүнийг хэрэгжүүлж чадсан бүхэнд шударгаар хүртээдэг дэлхийд нэр хүндтэй шагнал болж хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү шагналыг гардуулах ёслыг Парис, Лондон, Нью-Йорк, Франкфурт зэрэг дэлхийн томоохон хотуудад ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд 2012 оны шалгаруулалтыг зохион байгуулах хэрэг Женев хот хүлээн авсан ба энэ удаа эвс шинжилэл эдийн засгийн үр дүн гэсэн үзүүлэлтийг олгоджээ. Таныг олон улсын чанарын конвенцэд ирж оролцсон явдалд бид баяртай байна. Бидний ивент итгэгчид болон тэдэнтэй хамтран ажилладаг 100 мянга гаруй компани, аж ахуйн нэгжүүд бидний зорилгыг эрхэмлэн ирээдүйд илүү ихийг хийж бүтээнэ гэдгийг амлаж байна. Байгууллагынхаа албан хаагчид бидэнтэй хамтран ажилладаг олон мянган сайн дурынхны өмнөөс чанарыг эрхэмлэгчдийн ертөнцид үнэтэй хувь нэмэр оруулж бидэнтэй нэгдсэн явдалтад талархаж байгаагаа илэрхийлье. Одоо улсад нэр хүндтэй энэ хүү шагналыг танай байгууллага гардан авч байна. Тэгээ Монгол хэрэгжүүлж байгаа төслийн хувьд бас олон улсад үнэлэгдэж байна. Чанарын хувьд бас олон улсын стандартуудыг биелүүлж байна гэж томоор үнэлж байна. Тэсэл ямар байна? Энэ төсөл маш өндөр байна. Тэгэхээр энэ дэлхийн энэ олон орны төлөөлөгчтэй хамт тэгээ Улаанбаатар хотоо бас төлөөлөөд Улаанбаатар хот хэрэгжиж байгаа дэлхийн банкны олон улсын бусад санхүүжүүлэлтийн төсөл хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлсэн менежмент тэр маань одоо олон түмэнд хөрж ингээд олон улсын шагнал нэр дэвшиж шалгалтын явдалд бид маш их баяртай байна. Тэгээд энэ боломжийг ашиглаад хамт олондоо энэ сайхан шагнал бол та бидний бүгдийн шагнал шүү. Бидэнтэй бүгд хамтарч ажилласан бид бүгдийн хамтын үйл ажиллагааны үр дүн бид өнөөдөр олон улсын энэ шагналыг авч байна гэдгийг хэлмээр байна. Түүнээс гадна би энийг бахархаж байгаа зүйл юу вэ гэхээр нийслэл Улаанбаатар хотын 2 хаагнатлаг өнөөдөр олон улсын шагналыг хүлээж авч байна. Тэгэхээр би бас нийслэл Улаанбаатар хотынхандаа үнэхээр чин сэтгэлээс бас баярлалаа гэж хэлье.
28 жилийн төвхтө Quality World Award бол одоо дэлхийн олон улсын хэмжээний өндөр шагнал болж чадсан нэр хүндтэй шагналаа. Энэ шагналыг танай байгууллагад өгч байгаа нь та нар бас томоохон хариуцлага дагуулж байна. Одоо цаашид юу хийх вэ? Амжилтаа яаж батжуулах вэ? Тэгэлгүй яах вэ? Энэ бол асар том нэр хүндийн асуудал. Энэ шагналыг бид авахаасаа илүү энэ шагналын ард дахь нэр хүнд бидэнд асар хариуцлага ирж байгаа. Тийм учраас бид цаашдаа нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлийн төлөө улам бүр хамтран ажиллаж, улам бүр хотынхоо иргэдийн төлөө хүчин хямралтай гарган ажиллана гэж бодож байна. Энэ бол асар их том хариуцлага. Баярлалаа. Энэхүү шагналын нэр хүнд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд маш өндөр шалгуурыг тавьж ирж байна. Орчин үед QC 100 чанарын бизнесийн ертөнцид эзлэх байр суурь нь 28 жилийн өмнө Испани, Америкийн эрх зүйн улсад ихснээс тис өөр болсон. Чанарыг эрхэмлсэн, нийгэмд тустай, нийтийн төлөө зорилготой хүчирхэг бизнесийн ертөнцийг бүрдүүлэх, гурдусгуур хүч болгох зорилгоор дэлхийд даяар өргөн хүрээнд энэ шагналыг гардуулахыг хичээх болжээ. Гэхдээ оновчтой зөв шийдвэр гаргахын тулд бизнес эрхлэгчид, үүсгэн байгуулагчдын санал, олон улсын төсөл хөтөлбөрүүд, элчин сайдын яамд, олон нийтийн байгууллагуудын саналыг авч хамтран зөвшөлдсөний эцэст цомын эзлийг шалгаруулдаг байна. Харин энэ удаа Улаанбаатар хотын гэр хорооллын оршин суугчдыг чанар стандартад нийцсэн усаар тасралтгүй хангах. Ингэснээр тэдний амьдралын чанарыг сайжруулах зорилготойгоор ажиллаж байгаа Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төсөл дээрх шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаснаар дэлхийн чанарын иргэн алтан цомын эзнэр шалгарсан юм. Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төсөл Улаанбаатар хотын ус хангамжийн чанар хүртээмжийг дээшлүүлж, ус хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлэн орчин үеийн шинэ техник технологи нэвтрүүлэхээр ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэний үр шимийг нь Улаанбаатарчууд хүртэж, дэлхийн нийтч энэхүү үйл ажиллагааны чанар хүртээмжийг өндлөөр үнэлж байгаа юм аа. Одоо жуулахад энэ үнийг ярьдаг болоо. Яг л манай улсад бодвол дэлхийн хатсан. Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төсөл. Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төслийн хамт олон 10 гаруй жилийн турш оролцогч бүх талууд иргэдтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд нийслэлийн гэр хорооллын ус хангамжийг сайжруулах үндсэн үүргээ биелүүлж, нисэх, яармаг, шар хад, толгойд, хайлаас, дэнжийн мянга, гандан, чингэлтэй гэр хорооллуудад ус хангамжийн шугам сүлжээг төслийн эхний шатанд, Баян хошуу, чингэлтэй, Дамбадаржаа, Дарихийн гэр хорооллын ус хангамжийн шугам сүлжээг хоёр дахь шатанд тус барьж байгуулан ашиглалтанд оруулсан юм. Энэхүү төслийн үр шимийг гэр хорооллын 350 гаруй мянган иргэд хүртэж байна. Гэр хорооллод амьдарч байгаа айл өрх, албан байгууллага цэвэр бохир усанд холбогдож, бохир усыг татан цэвэрлэн зайлуулах загвар төслийн ажилч амжилттай хэрэгжсэн. Энэхүү төслийг хэрэгжихээс өмнө монголчуудын олонх нь орон сууц мөрөөддөг байлаа. Харин одоо гэр хороолт гэсэн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүгдүүлж болдог юм байна гэдгийг иргэд мэдэрч төслийг дэмжин хамтран ажиллагаа юм. Гэр хороолт амьдрэх гэлтэй хад усанд орох гоё юм. Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төсөл. Төслийн хүрээнд иргэдийн 68 бүлэг байгуулагдаж, амьдрах орчноо иргэдийн оролцоотойгоор сайжруулах бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Мөн Улаанбаатар хотын ногоон байгууламжийг сайжруулах, үерийн хамгаалалтын далан сувг, автозам, годамжны гэрэлтүүлэг, интернет мэдээллийн төв, хяналтын камер, явган гүүр, ахуйн үйлчилгээний төв байгуулах зэргээр гэр хорооллын амьдрах орчинг сайжруулах ажлуудыг хийж байна. Үүний үр дүнд гэр хорооллолд явган хүний зам, амралтын талбай, загвар гудамжууд, хүүхэд залуучуудын амралтын талбай, ногоон байгууламж, нийтийн жорлон, халуун ус, сувг шуудаг барих хэрэгтэй шаардлагыг тодорхойлохоос эхлээд бүтээн байгуулах бүхэл үе шатанд иргэд өөрсдөө оролцох болжээ. Энэ бүхэн бол шинэ Улаанбаатарын шинэ хөгжил дэвшлийн цоошин нэгтгэл байлаа. Гэр хорооллынхан үеийн үед худгаас гараар ус зөөж, худгийнх нь ус тасалдаж, цэвэр бохир усны шугам гэдгийг зөвхөн тансаг хэрэглээнд зориулагдсан эд. Гэр хороолол хизээж явган хүний замтай, хүүхдийн тоглоомын талбайтай, бүрэн гэрэлтүүлэхтэй болохгүй байх таа гэсэн өжиг бодлыг ялгаж, гэр хороолол цоо шинээр хөгжих, тэнд оршин суугчид ая тухтай амар тайван амьдрах боломжтой өнөөдөр Улаанбаатар хотын хагас сая орчим хүн мэдэрч эхэллээ. Төслийг дэмжигчид төслийн үр шимийг хүртээд гараа хүнсэх биш, өөрсдөө ч
оролцож эхэллээ. Оролцох бүлгүүд дүүргүүдээс нэгдэж төрийн бус байгуулан ажиллах боллоо. Энэ бол олон нийтийн оролцоонд тулгуурлан амьдралын чанарыг сайжруулахын төлөө далайцтай ажил болсныг дэлхий хүлээн зөвшөөрч, шинэ санаачлан олон улсын байгууллага өөрийн хамгийн нэр хүндтэй шагнал болох дэлхийн чанарын эрен алтан цомоо шагнах болсны томоохон илэрхийлэл юм. Хүн ардыг цэвэр усаар хангах нь дэлхийн нийтийн өмнө тавигдсан томоохон зорилт. Хойд Африк, Египт, Израиль, Туркмен, Молдов, Пакистан, Алжир, Унгар, Узбекистан, Нидерланд, Бангладеш, Марокко, Азербайджан, Өмнөд Африк гээд дэлхийн олон улс орон унтны усны байнгын ачаалал. Зарим оронд усны нөөц байгаач гэр хорооллын айл өрхүүдтэй түгээх асуудал хамгийн яригтэй тооцогддог. Харин Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төсөл энэ бүхнийг шийдэж Канада, Дани, Герман, Хятад бүгд найрамд Солонгос улсын технологиг нэвтрүүлэн асуудлыг бодитоор шийдэж чадсанаараа бүс нутагтаа төдийгүй дэлхийд даяар усны бэрхшээлтэй байгаа улс орнуудад өөрийн үйл ажиллагаагаараа үлгэр дуурайлуулах нь дамжиггүй юм. Усан хангамжгүйгээс болж дэлхийд даяар 2 тэрбум хүн бохир ус хэрэглэж жилбэр 3-4 сая хүн өхөж байгаагийн 2 сая